Олон улсын их тайвны өдрийг манай улс 2001 оноос хойш тэмдэглэж ирсэн. Энэ жилийн тус өдрийн үйл ажиллагаа их тайвны төлөө түншлэл, хүмүүрт хүндлэл өрөөндор зохион байгуулагдлаа. Монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг 10 гаруй шашны байгууллагуудын төлөөлөл арга хэмжээнд оролцож их тайвны хонхыг зохиож, залбирлаа уншин зулаа мандуулж оролцсон юм а. Манай Дачвали данхан санаатлагтай нэг байгууллага жилбэрээ нэг тэмдэглэдэг юм а. Тэгэхээр энэ жилийн их тайвны өдрийг тэмдэглэх ураа бол инхийн төлөв түншлэл хүн болгоны сайн сайхан амьдрал гэсэн ураан дор нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нэрийн бичгийн дарга илгээлтэй дурдсанчлаа ингэж явж байна. Тэгэхээр манай орн бол инхийг эрхэмлэгч ардсан орн учраас энэ үйлрийг бол одоо яахааргүй дэмжихээс аргагүй учраас бид энийг дэмжиж олон жил болгон тэмдэглэж байна. Өнөөдөр бас нэг онцлог бол Монгол орнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх шашны төлөөлөлд оролцож байгаа нь бас өнөө сайхан байна. Тэгэхээр бид бүхэн ямар шашин шүтэг, ямар үндэсний ястан байх намаагүй инхийн төлөө хамтаж болох юм а гэдэг бид харуулж байгаа ийм сайхан үйл явдал болж байна гэж байна. I think we have to follow what Монголд байгаа католик шашны хувьд бид дэлхийн инх тайвны төлөө ариун эцгийн хэлсний дагуу сайн үйлийг үлдэж, буяныг үлдэж, сайн сайхан бүхнийг дэлгэрүүлэх нь католик шашинтны үүрэг хариуцлага байдаг. Үүнтэй адил Монголд байгаа маш олон шашны төлөөллүүд бусдын сайн сайхны төлөө сайн үйлсийг үлдэж, дэлхийн инх тайвны өдөрт оролцохоор энэ цуглараад байгаа юм а. international world peace, no? Энэхүү арга хэмжээнд эвнэгдэл инх тайвны төлөө мөргөл залбирал үзэл санаагаараа нэгдсэн шашны төлөөллүүд оролцсноос гадна оюун санааны бяцлаглалын төвүүдийн төлөөллүүд инх тайвны хонхыг зохих ёслолд мөн оролцлоо. Мы представляем Брахма Кумарис. Брахма Кумарис байгууллагт би одоо 20 жил багшилж байгаа. 20 жилийн дотор бол одоо олон бас Оросын бүх хотуудаар явж багшилж ирсэн. Одоо хамгийн анхны Монголд ирсэн байгаа. За тэгээд энэ Брахма Кумарис гэдэг энэ нийгэмлэг байгууллага нь бол 130 орноор одоо төвөгдсөн байна. За тэгээд энэ миний Монголд ирсний гол зорилго нь бол энэ бүхий сайхан монголчуудыг инх тайван амар амгалан одоо төвшинг тогтоохын тулд бас нэг үүргээ гүйцэтгэж байгаа юм болов. Это знание, раджа-йога, медитация. Инх тайвны өдрөө дэлхийд дахин тулгараад байгаа хэрцгий хүчирхийлэл зөрчил мөргөлдөөнийг таслан зогсоохыг уриалдаг. Энэ өдөр нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нэрийн бичгийн дарга Бан Ки Мун Нью-Йорк дахь төв байранда инх тайвны хонхыг зогссны дараа дэлхийн нийтийн инх амгалан инх тайвны төлөө нэг хором дуугаа зогсон хүндэтгэл үзүүлдэг бөгөөд олон ч улс орнууд энэ ёслолд нэгддэг. Мөн энэ өдрийг Монгол дахь бүх шашны төлөөлөл инх тайвны төлөө мөргөл залбирлын өдөр болгон өөрсдийн сүмхийд төвүүд дээр олон нийтэд нээлттэй мөргөлийн уулзалтууд зохион байгуулдаг юм а. Мэдээлэл Цэрэн Ламдаванаар бэлтгэлээ. There is no group more poised to help realize this dream than today's young people. Инх тайвны төлөө мөргөл залбирал үзэл санаагаараа нэгдсэн шашны төлөөллүүд оролцсноос гадна оюун санааны бяцлаглалын төвүүдийн төлөөллүүд инх тайвны хонхыг зохих ёслолд мөн оролцлоо. Мы представляем Брахма Кумарис. Брахма Кумарис байгууллагт би одоо 20 жил багшилж байгаа. 20 жилийн дотор бол одоо олон бас Оросын бүх хотуудаар явж багшилж ирсэн. Одоо хамгийн анхны Монголд ирсэн байгаа. За тэгээд энэ Брахма Кумарис гэдэг энэ нийгэм Олон улсын их тайвны өдрийг манай улс 2001 оноос хойш тэмдэглэж ирсэн. Энэ жилийн тус өдрийн үйл ажиллагаа инх тайвны төлөө түншлэл, хүмүүрт хүндлэл өрөөндор зохион байгуулагдлаа. Монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг 10 гаруй шашны байгууллагуудын төлөөлөл арга хэмжээнд оролцож инх тайвны хонхыг зохиож, залбирлаа уншин зулаа мандуулж оролцсон юм а. Манай Дачвали данхан санаатлагтай нэг байгууллага жилбэрээ нэг тэмдэглэдэг юм а. Тэгэхээр энэ жилийн инх тайвны өдрийг тэмдэглэх байгууллага нь бол 130 орноор одоо төвөгдсөн байна. За тэгээд энэ миний Монголд ирсний гол зорилго нь бол энэ бүхий сайхан монголчуудыг инх тайван амар амгалан одоо төвшинг тогтоохын тулд бас нэг үүргээ гүйцэтгэж байгаа юм болов. Это знание, раджа-йога, медитация. Инх тайвны өдрөө дэлхийд дахин тулгараад байгаа хэрцгий хүчирхийлэл зөрчил мөргөлдөөнийг таслан зогсоохыг уриалдаг. Энэ өдөр нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нэрийн бичгийн дарга Бан Ки Мун Нью-Йорк дахь төв байранд инхийн төлөв түншлэл хүн болгоны сайн сайхан амьдрал гэсэн ураан дор нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нэрийн бичгийн дарга илгээлтэй дурдсанчлаа ингэж явж байна. Тэгэхээр манай орн бол инхийг эрхэмлэгч ардсан орн учраас энэ үйлрийг бол одоо
яахааргүй дэмжихээс аргагүй учраас бид энийг дэмжиж олон жил болгон тэмдэглэж байна. Өнөөдөр бас нэг онцлог бол Монгол орнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх шашны төлөөлөлд оролцож байгаа нь бас өнөө сайхан байна. Тэгэхээр бид бүхэн ямар шашин шүтэг, ямар үндэсний ястан байх намаагүй ингийн төлөө хамтаж болох юм аа гэдэг бид харуулж байгаа юм сайхан үйл явдал болж байна гэж байна. I think we have to follow what Монголд байгаа католик шашны хувьд бид дэлхийн инх тайвны төлөө ариун эцгийн хэлсний дагуу сайн үйлийг үлдэж, буяныг үлдэж, сайн сайхан бүхнийг дэлгэрүүлэх нь католик шашинтны үүрэг хариуцлага байдаг. Үүнтэй адил Монголд байгаа маш олон шашны төлөөллүүд бусдын сайн сайхны төлөө сайн үйлсийг үлдэж, дэлхийн инх тайвны өдөрт оролцохоор энэ цуглараад байгаа юм. international world peace, no? Энэхүү арга хэмжээнд эвнийг